Бямцагцайдаас асууя. Энэ ховчлохоор оруулж ирсэн төрийн өмчт компаниудын жагсаалт яг ховчлогдох уу? Урд нь миний санахаар одоо 2008 онд ховчлно гэж засгийн газрын тогтоол гарч ирсэн. За 13 14 онд тогтоол гарч ирсэн. Тэгээд их хурлаас гаргасан тогтоолууд бас хэрэгждэггүй. Энэ зүгээр худлаа хоосон PR биш үсттэй. Яг ховчлогдох уу? Одоо тогтоол болгонд итгэхээ үлчээд байна л да. Бид нар тогтоол гаргаал, хийгээл, хууль гаргаал гэдэг хэрэгждэггүй. Тэгээд энд юу ч хийж сууж байгааг мэдэхгүй. За хоёрдугаар та нөгөө гадны хөрөнгө оруулалт менежментийг оруулж ирнэ гэж сая дурдж байна. Тэгтэл төрийн болон төрийн өмчт аж ахуйн нэгжийн тухай хуулийн 56-гийн 5, 4-1-ийн 29 зааснаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гээд 5% хязгаарлалцсан төрийн бол аж ахуйн нэгж. Энэ дээр ямар ч гадны орж ирэхгүй шүү дээ. Банкн дээр бас хязгаарлалцсан байдагтай адилхан гадны банк орж ирэхгүй байх гэдэг гадны банк орж ирэх болцоо нь байгаа. Тэр хязгаараас бол орж ирдэггүй. Тэгэхээр 5% дээр ийм хүн сурталтай улс төр нь ойлгомжгүй улс дээр гадны менежмент хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Энийг тогтоолын төслийгөө дагуулад, хуулийн төслөө боловсруулад, нэмэлт өөрчлөлтөө боловсруулж оруулж ирэхгүй бол болохгүй. Энэ судалгаа хийсэн юм уу? Хоёр дахь асуулт. За, гурав дахьт нь төрийн өмчт компаниудыг олон нийтэд нээлттэй хөрөнгийн биржээр дамжуулна гэж байна. Гэтэл энэ хамгийн гол суур болсон хөрөнгийн биржигээд ховшлох талаар, менежментийг нь солих талаар бэлтгэл ажил судалгаа хийгдсэн юм уу? Энэ дээр одоо жишээ нь хөрөнгийн биржээс асууя. Дэлхий дээр Хятадаас өөр Шанхай, Шинжний хөрөнгийн биржээс өөр төрн эзэмшдэг хөрөнгийн бирж хэд байдаг вэ? Тэгэхээр яагаад одоо энэ 49% эзэмшээд яагаад хөрөнгийн бирж ажиллуулах гэдэг вэ? Тэгээ гадны хөрөнгө оруулагч нь орж ирэх болцоогүй, менежмент байхгүй, нэг баахан компани IPO хийсэн нээлттэй болсон нэртэй. Тэгвэл хөрөх чадвар байдгүй, гадны хөрөнгө оруулагч орж ирэх боломжгүй. Ийм хөрөнгийн биржээр энэ компаниудаа нээлттэй болгоод үр дүн гарах уу? Энэ гурав дээр асуулт асуугаад дараа нь тодруулъя. Дараа нь хөрөнгийн би бас одоо манай гишүүдээ асууж байгаа асуулт бас сэтгэл хангалуун байна. Бид яг илүү чөлөөтэй, илүү нээлттэй, илүү тийм үү либерал байх ёстой. Тэгээ амар гишүүнтэй, сая очрот гишүүнтэй, манай оюунгаа гишүүнгээ бүгдээрээ асууж байгаа юмнууд бол яг ингэж л хэлэлцээд нэг зөв юм баталчвал илүү үр дүнтэй болох байхаа, зөв болох байхаа, хэрэгждэг болох байх. Урд нь ингээд 2001 онд их хурлын баталсан тогтоол 30% хэрэгжилттэй, 2005 оных 45% хэрэгжилттэй, 2011 оных 11% хэрэгжилттэй, 2015 оных 16% хэрэгжилттэй, 2022 оны үндсэн чиглэл 29% хэрэгжилттэй байгаа. Тэгэхээр энэ удаа хэдүүлээ нийлж байгаад нэг ядаж нэг 60-70%, 80% хэрэгжилттэй тогтоол болгочих юм бол одоо энэ их хурлын бас нэг амжилттай үр дүнтэй олон жил одоо үр дүн өгөхгүй байсан ажлыг урагш нахиулсан ажил болох байх. Тийм бол манай их хурлын гишүүдээ одоо гаргаж байгаа ажил хэрэгч одоо илүү задгаа ярьж байгаа задгаа яриасаа ч гэж бодож одоо шүлээтэй оруулж ирсэн. Тийм болохоор одоо 80% та хэрэгжилттэй болохын тулд хэдүүлээ хамтраа цаахан ажиллая гэдгийг бас нэгдүгээрт нь хэлье. Хоёрдугаарт нь төрийн өмчт компани 5% та байхад яаж хүн орж ирэх юм бэ? Санал нэг байна. Банкуд дээр ч одоо тийм үү зөвхөн одоо 20% өгдсөн байж байгаа ингээд ийм одоо хачин одоо хязгаарлалтууд дээр хинч орж ирэхгүй. Тийм болохоор аль болох ахиу хувь яг стратеги ач холбогдол бүхий гэсэн үздсэн салбар дээр тэр тодорхой эзэмшээ. Босон дээр нь аль болох тийм үү 100% хүртэл таны одоо хэлж байгаа хөрөнгийн бирж дээр бол бид нэр бас одоо 100% оруулах гэх юм бол та хөрөнгийн биржгүй болох чинь ингээд бас одоо поп улсууд нь бас босоод ирж магадгүй. Тийм болохоор дундуур нь оруулчих. Их хурл маань одоо 100% болгох юм бол тэгээ асуу санал нэгдээ дэмжээ явчихна. Нэг ийм байдлаар л одоо бас нэг жоохон чөлөөтэй оруулж иж байгаа шүү. Хэрэв оруулж ирэхгүй байх юм бол оруулж ирсэнгүү гин. Тийм болохоор оруулаад хэрэв 100% чих юм бол одоо нийлж байгаад хувилдаа тулгаа их чинь шаардна те. Тийм болохоор бидний сайхан тэгээл та бүхэндээ оруулж болох бүгдийг оруулчих. Тэгээ та бүхэн маань чөлөөтэй ярьж байгаад нэг шийдэл гаргаад өгөөч. Ер нь бол аль болох төрийн оролцоог багасгахыг төрийн зайлшгүй төрд байх одоо өмч тийм үү төрийн өмч компаниудын үр ашиг нэмэгдүүлээ гэсэн одоо гол үндсэн зарчим бодлогоо л одоо барьж байгаа гэдгийг хэлье. Энэ
Тэг биржлээ тэр хөрөнгийн биржийнхэн бас одоо тэгээд за шин захиралтай болсон. Тэгээд ер нь бол хөрөнгийн биржийг бид нар чинь бас Лондонгийн бирж рүү оролдож үзээ, Сингапурын биржийн менежментэд оруулах гэж үзэл оролдсон. Яг үүндээ сая сүүлийн үед уулуурхаан биржид энэ дээр үйл ажиллагаа явуулж яаж үр ашиг нэмэгдсэн. Манайд хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл гэдэг нь үнэхээр унтсан байгаа. Одоо банкуд л мангас болцсон. Хэдэн банк бусуу дээрээс нь одоо хөрөнгийн зах зээл дээр одоо тийм хувьцаа биржийн арилжаа бол үнэхээр унтсан байж байгаа. Одоо тэгээд өөрсдөө их сайн ажилласан гэж хэлж магадгүй. Үгүй. За хөрөнгийн биржээ зоригтой хувьчлахгүй бол ямар ч менежментийн компани ашиг сонирхол нь орж ирэхгүй болохоор сайн ажиллахгүй. Лондонтой бол зүгээр л систем авсан шүү дээ. Одоо бол ингээд энэ гадны хөрөнгө оруулалтыг маш богино хугацаанд татаж оруулж ирэх болцоо бол хөрөнгийн биржээ нээлттэй болгоод Токиогийн хөрөнгийн бирж, Солонгосын хөрөнгийн биржтэй менежментийн өчмөр байгаа. Тэр хуулиа өөрчлөөд. Тэгэх юм бол Монголын эдийн засгт банкнаас гадна одоо гадны хөрөнгө оруулалт зогссон. Түрүүн очроод гişүн бол үнэн л хэлж байгаа. Бодиттой үнэн байдлаараа зогссон шүү дээ. Ийм улс төрийн эрсдэлтэй газар орж ирэхгүй. Тэгэхээр хөрөнгийн биржээ эхлээд зэгцлэх ёстой. Тэхийн тулд одоо цэнгэл даргатай би бас санал солилцсон. Протокол дээр асууя. Хөрөнгийн биржийг бол хувьчлах сонирхол байдаггүй шалтгаан нь одоо газар байшинд нь болоод идэв шүү дээ. Тэгэхээр төрийн өмчийн хороо тэрийгэ тусад нь хувьчилж дуудлага. Бид 22-оос 23 оны үндсэн чиглэлд хөрөнгийн биржийг 34% нээлттэй болгох ажлыг хийсэн. За одоо хоёр дахь одоо зах зээл дээр бол хувьцаа гараа явж байгаа. За бид энэ удаад бол одоо дараагийн алхам болгоод нэмж 15% буюу 49% нээлттэй болгоё гэдэг байдлаар олж ирж байгаа. Ер нь бол таны хэлж байгаа зөв. Ер нь бусад орнуудын хөрөнгийн бирж бол бүгд бол одоо хувийн ийм одоо чиглэл рүүгээ явсан. Одоо төрд байдаг одоо хөрөнгийн бирж бол ер нь хавар байхгүй л та. Тэгэхээр энийг бол яг хуу их хуралд бол бүрэн ирэх нь байгаа. Одоо бид 49-51 гэж явж байгааг бол хувийн хвшлэлийнх нь юуг нь одоо давмгай байдлаар энийг бол оруулж болохгүй юм байхгүй. Ер нь бол хөрөнгийн бирж бол 34% гаргаад одоо туршлагатай болсон. Ямар ч хэлсэн таны хэлсэн саналуудыг тусгаад ингээд их хурал дээр хилцүүлэх дээр ингээд угаасаа энийг ярих учраас энэ бол нээлттэй бас яригдчих болох байх гэж бодож байгаа. Цэнгэл дарга нөгөө тодорхой асууж байгаа нь хөрөнгийн биржээс төрийн өмчийн ороо өөрийн эзэмшлийн газар барилгыг тусдаа дуудлага худалдаагаар оруулаад хөрөнгийн биржээ хувьчилж чадахгүй тийм зохицуултыг хийх болцоотой юу гэдгийг нэгдүгürt асууж байгаа. Хоёрдугаарт одоо тэр их хурлын гишүүдүүд ингээд та нарт эрхэн нээлттэй гэдэг байгаа. Гэхдээ хөрөнгийн бирж маань өөрөө энэ чиглэлийнхээ судалгаагаа бидэнд танилцуулах ёстой шүү дээ. Судалгаагаа хийсэн үү гэд хамгийн анхны асуултан дээрээс асуусан. Энэ хоёр асуултын хариултыг авъя. Тэгээ улсын их хурл бол хууль тогтоох дээд байгууллага. Улсын их хурл төрийн бодлого тодорхойлдог. Тэгээ улсын их хурл дээрээс одоо хөрөнгийн биржийг байрыг авч үлдээ. Тэр түүхэнд тусгалтаа маш үнцэнтэй газар дээр байгаа учраас энийг авч үлдээд харин хөрөнгийн биржийнхаа тэр үйл ажиллагаа менежментийг нь тийм чөлөөтэй хөвчлээд тэр эрхийг нь хөвчлаа гэдэг ингээд шийдвэр гаргачих юм бол бид нар яг л тэгэж хэрэгжүүл явчихна. Ингэж шийдвэр гаргах нь зөв байх. Зөв байх. Үнэхээр одоо тэр сайн байршилтай түүхэн барилгаад төрдөө аваад үлдээ. Тэр хөрөнгө дотор нь үйл ажиллагаа болж хөрөнгийн биржээ тэр тусгай зөвшөөрөлтөй бүх одоо их тоног төхөөрөмж програм хангамж мэдээллийн сантай хамт нь одоо хөвчлээд ингээд чөлөөтэй хөрөнгийн зах зээл маань хөгжих бололцоог бий болгочих. Энийг бол та бүхэн бол одоо үндсэндээ их хурал дээр энэ ажлыг хэсэг байгуулад санал гаргаад ингээд бид их хуралд засгийн газар ингээд чиглэх бололцоот ийм байдлаар шийдвэл илүү бас үр дүнтэй зөв болох байхаа.